Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах зорилгоор e-police аппликейшнийг нэвтрүүлсэн. Үгээр дамжуулж зөрчлийн мэдээллийг зургаар баталгаажуулан илгээсэн иргэнд урамшуул олгох журам 3 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байсан. Гэвч хэрэгжих хугацаа дахин 4 сараар хойшлолоо. Аливаа зөрчлийг илрүүлж илгээсэн иргэнд урамшуулал олгох ажил 3 дугаар сарын 1-ээс хэрэгжин бүх бэлтгэл ажил хангагдсан гэдгийг нийслэлийн засаг даргын 1-р орлогч Даваа Далаа мэдгдсэн. Гэвч өнөөдрийн байдлаар систем хөгжүүлэлт болон тендерийн асуудлаас улбаалan хойшлуулахаас өөр харахгүй төхөрчээ. Харин иргэдийн хувьд энэ тогтолцоог сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод нэг яаралтайгаар хэрэгжүүлэх ажлуудын нэг гэдгийг онцоллоо. Гот мэдэх нэг нь мэдчихлээ гахтай мэдөө. Мэдж байгаа хөө бараг нь л мэдж байгаа. Тэр бол буруу. Зүг бах уу. Тэр одоо тэрийг мэдээлэх хэрэгтэй баг. Чи буруу шүү дээ угаасаа энэ автобусны буудалд явган хүний зам дээр тавьдаг бол зөвхөн буруу. Аюултай зам руу орчих машин дайрчихад наагур авахаар багтахгүй те. Тэгээд дээр нь манай Улаанбаатар шорог тосч амар хэлээ дээ. Айгу хэцүү. Энийг бол айгу дэмжиж байгаа. Хурдан хэрэгжүүлээс ирж авчих. Одоогоос 3 жилийн өмнө зөрчил илрүүлсэн иргэнийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлэх ажил яригдсан. Үүнтэй зэрэгцэн e-police аппликейшнд өдөрт 700 зөрчил бүртгэгддэг байсан бол 4000-д хүрсэн тохиолдол байдаг. Гэтэл бодит байдал дээр зөрчил илрүүлсэн иргэнд урамшуулал олгох журмаач боловсруулаг байна. За урамшуул олохгүй байгаа шалтгаан нь одоо урамшуул хүлээн авах иргэдийн мэдээллийг бүртгэх. За хадгалах, урамшуул олохтой холбоотойгоор шинээр журам боловсруулж нийслэлийн засаг даргаар одоо батлуулна. За дээрэс нь иргэд урамшуул буцаа олгох, за хөрөнгийн их үүсрийг хэрхэн зохион байгуулах талаар сангийн яам болон за нийслэлийн санхүү хөрөнгө оруулалтын газартай хамтран хилэлцэх. За төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчлэгээ худалдан авах, за тухай хуулийн дагуу урамшуул олох систем хөгжүүлэлт хийх, тендерийг зарлагад дээрх ажлууд одоо нууцт хамаарх хэсэг талаар тагнуулын ерөнхий газраас л авсны дараа уг ажил одоо аль бие ёсоор явагдаж эхлэх юм аа. Он гар сар өнөөдрийн хүртэлх хугацаанд e-police аппликейшнд иргэдээс 24596 мянган зөрчлийг ирүүлжээ. Иргэдээс ирүүлсэн зөрчлийн мөрөөр ажиллаж эхэлбэл явган зам дээр машинаа байрлуулах, хогоо, ил задаа хаях гэх мэт наад захын асуудал цэгцэрнэ. Дүнчлэн нэгнийхээ ёс бус үйлдэлд хяналт тавьдаг сайн жишг тогтох юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгаснаар замын хөдөлгөөний дүрм журдсан жолоочид 200 мянган төгрөгийн торгуул оногдуулсан бол торгуулийн 10% буюу 20 мянган төгрөгийг мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал болгон өгөх талаар тусгажээ.